За орой минь төргий мэдээлэл танилцуулж байгаа ажлын хэсгийнхэнд баярлалаа. Маш товчхон л хоёр асуулт тэгээ нэг санал хэлье. За энэ салбар дундын үйл ажиллагааг тайлагнаагүй гэсэн юм хөвчлэн гарч ирээд энэ танилцуулга дээр за мэрэгжлийн хяналтыг санагалцсан асуудлууд бас их гардаг. Гэхдээ мэрэгжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байхад харж байхад байцаагч тус бүртээ бас салбар тус бүр дээр яг шийдэгдсэн, сургагдсан, мэдсэн хүмүүс нэг ховортой. Тэгэхээр дунд нь их ерөнхийлсэн юмнууд одоо мэдээлэл нэгтгсэн дүгнэлтүүд гаргадаг. Тэрнээсээ болоод ур чадвар их тааруухан байсан. За энэтэй холбоотой одоо 2 сайдын яг салбар дундын үйл ажиллагааг жишээлбэл тайлагнаагүй тохиолдолд энэ уялдааг нь хангуулахын тулд одоо нийгэм, эрүүл мэнд ч юм уу, боловсрол ч юм уу, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ч юм уу эдгээр дээр ямар байдлаар яг процедурын хувьд үйл ажиллагаагаа явуулж яаж энэ дүгнэх асуудлыг шийдэж байгаа вэ гэдэг асуудал нэгдүгээрт байна. За энэ процедурыг нэлээд детальтай тайлбарлаад өгвөл бас их сайн байна. Тэгээд саналаа асуултын дараа. За одоо 2 сайт хариулна уу? 4-р микрофон. За гаммаа гишүүрийн асуултанд хариулъя. Юуны хувьд процедурын хувьд тайлан мэдээ боловсруулах, үнэлэх, хян шинжилгээ их процесс нь бүтнээрээ нэг журмаар зохицуулагддаг байсан. Саяны энэ 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан урт нэртэй хууль гэдэг шиг урт нэртэй журмаар тэгээ энийг ажил авснаас хойш өнгөрсөн хугацаанд 3 журам болгож салгаад манай засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс тайлагнах, үнэлэх, хян шинжилгээ хийх гээд процессын хувьд 3 салгаад энэ журам маань засгийн газраас батлагдаад 5 сарын нийслэлд хэрэгжиж эхлэе явж байгаа. Тэгэхээр саяны ялангуяа таны дурддаг тэр салбар дундын асуудлуудыг тайлагнахтаа салбарын яамдуудаас тайлан мэдээ ирүүлэх, холбогдох төрийн албаагчтай холбоотой хариуцлага, эрх холбооны асуудлыг тэр журмаар бас нэлээд наривчлал зохицуулсан. Дээрээс нь бидний хувьд нөгөө төрийн албаны тухай хуулийн дагуу 1 удаа 2 удаа тайлангаа хугацаанд ирүүлээгүй тайлагнаагүй бол нөгөө сахилгын арга хэмжээ гэдэг тэр нийтлэг заалтууд маань бол явж байгаа. Процессыг бид нөгөө арга хэмжээ аван шийтгэхээс илүүтэйгээр процессыг боловсронгуй болгохын төлөө бас холбогдох тэр журмуудаа саяны хэлдгээр наривчлаад 3 наривчилсан журам болгоод бас батлуулаад явж байгаа гэдгийг бас танилцуулъя. За гамаа гишүүн тодруулна. За тодруулах саналаа хэлчих юм уу? Одоо энэ эрүүл мэндийн салбарын оруулсан хэд хэдэн 3 ажлын одоо тайлан байх ёстой байсан юм байна. Нэг нь ахмад насны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлаар хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааг тэгээд салбар дундын үйл ажиллагаа тайлагнаагүй. Дараачих нь хүчирхийлэлд өртөж болзошгүй үнэлгээг боловсруулах, мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, боловсрол, эрүүл мэндийн яамны сайдын энэ дээр мөн л 3 байгууллага заалтын хүрээнд хамаарах ажил нь хэрэгжүүлээгүй, тайлагнаагүй, 0. 3 дахь нь арх тамхи согтууруулах ундаатай холбоотой ажил мөн тайлагнаагүй, хэрэгжүүлээгүй гэж авцсан. Тэгэхээр зүгээр яг миний санал бол бид нар нэгэнт одоо ингээд мэрэгжлийн байнгын хороо учраас эдгээр асуудлуудыг хилцхийн тулд хугацааг нь хойшлуулах яасан бэ гэсэн санал оруулж байна.